Массын дефект ба холбоосын энергийн талаар ярина. За тэгэхээр 2 дээр нэмэх нь 1 гэдэг бол 3-аас их гэж байна. За тэгэхээр энэ бол математикийн хувьд бол тэнцэхгүй ч гэсэн за физикт хэлэх гээд байгаа санаа нь юу юм бэ гэхээр тустай байгаа бөөм нь нийлсэн бөөмөөсөө их энергитэй байна гэдэг санааг илэрхийлж байна. Тэгэхээр энэ хоёрын хооронд үүсэж байгаа зөрүү массыг бид массын дефект гэх бөгөөд за энэнд харгалзах энергийг бид холбоосын энерги гэж нэртэнэ. Тэгэхээр үүний талаар бид ард судлах гэдэг байна гэсэн үг. За тэгэхээр массын атомын нэгжийг бид өмнө л үзсэн. За нүүрс төрөгчийн атомын массыг 12 дахь хуваасандаа тэнцүү гэж хэлжсэн. За тэгэхээр нүүрс төрөгчийн атомын массыг олохдоо бол 0.12 кг-ыг Авогадроны тодорхой очих бол 1 атомын масс гараад ирнэ. За эндээсээ бид дахиад 12 дахь очих юм бол 1 массын атомын нэгж гарч иж байна гэсэн үг. За тэгэхээр энд бол электроны масс болон протоны масс, нейтроны массыг килограммаар болон массын атомын нэгжээр харуулж байна. За тэгэхээр энэ электрон маань бол цэнгийн хувьд бол протонтойгоо хэмжээгээр адилхан. Тэгвэл массын хувьд ярих юм бол энэ дээр харуул протон нейтроноос ойролцоогоор 1600 дахин бага масстай гэдэг нь харагдаж байна. За тэгэхээр энд бол Эйнштейний алдар томьёо байна. Масс ба энерги нь ижил зүйлийн өөр илрэл юм а гэж. Нэгсний их энергийн физикт масс энерги хоёр маань бараг ялгархаа байцдаг. Нэгсний масс гэл бүр жоул гэдгээр яриад иж байх болно гэсэн үг. За тэгэхээр энэ Эйнштейний алдар томьёоноос болоод бол цөмийн бөмбөгийн бол одоо энергийг тооцоог бол хийсэн байдаг. За тэгэхээр эндээс бол бид нар энергийн нэгжийг яаж тооцох вэ гэхээр массыгаа гэрлийн хурдны квадрат дүүржүүлэх юм бол гарч ирнэ гэсэн үг. За гэрлийн хурд гэдэг маань 3-ын үржин 18. За тэгвэл 1 г масстай биетийг бид нар яг цэвэр ийм энерги болгох юм бол ямар энерги болох вэ гэхээр 9-ийн үржин 13 зэрэгч авал. За энэ энергийг хэдүүл ямар хэмжээний энерги вэ гэж үзэх юм бол за энэ энергиэс 420 дахин их буюу яг 420 г масстай биетийг бид нар цэвэр энерги болгож чадах юм бол Монголын жилийн эрчим хүчний хэрэглээ гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр бол цөмд бол асар их хэмжээний энерги байна гэж үзэж байна. За их энергийн физикт бол электрон вольт гэдэг нэж гарч ирдэг. За энэ нь бол юу гарч иж байна вэ гэхээр 1 жоул энергийг 1.6 үржин 10-ийн хасах 19 зэрэг туваасандаа тэнцүү байна гэж үзнэ. Нэгснээ бид нар электроныг вольтоор үржүүлж байна гэсэн үг. За тэгвэл 1 протоны масстай тэнцүү энерги ямар байх вэ гэж. За тэгвэл энийг хэдүүлээ протоны массыг нь гэрлийн хурдны квадрат үржүүлэх юм бол ийм хэмжээний жоул гарна гэсэн. За энийг хэдүүлээ электрон вольт руу шилжүүлэх юм бол энэ 1.6 үржин 10-ийн хасах 19 зэрэгт хуваагаад ингээд 941 сая орчим гарчиж байна. За тэгэхээр энийг бид нар юу гэж нэрлэж вэ гэхээр МЭВ гэж нэрлэнэ. За тэгэх юм бол 941 МЭВ энерги тэгээ тэнцүү байна гэж үзнэ. За тэгвэл массын шинэ нэгж бид нар гарч ирж болох нь. За тэгэхээр энэ дөр бол энергийг бид нар C квадрат тоох юм бол массын нэгж буюу килограмм гэж үзэж явах болно. За тэгвэл бид нар сая энерги нэгжийг МЭВ гэсэн бол МЭВ хуваах нь C квадрат гэж үзэж болно гэсэн үг. За энэ C гэдэг маань бол гэрлийн хурдны квадрат. За тэгвэл нуклеоны масс. За эндээс бол бид нар үзэх юм бол цаамаг 10 нүүрс төрөгчийн изотоп авъя. За тэгэхээр 6 ширхэг протонтой, 6 ширхэг нейтронтой, гаднаа 6 ширхэг электронтой. За энэ маань бол атомын массыг тооцоолох юм бол 12 100,000-ны тэгдэг массын атомын нэгжтэй бол цөмийн массыг олъё. За тэгэхээр эндээс бол бид нар юу болох вэ гэхээр энэ 6 ширхэг электронныхоо массыг хасах юм бол цөмийн масс гарч ирнэ гэсэн үг. За ингээд эндээс бол электронны масс нь энд өгөгдсөн байна. Эндээс хасаад өгөх юм бол энэ бол цөмийн масс гарч ирнэ гэсэн үг. За тэгвэл тусад нь байгаа нуклеонуудын массыг бид нар одоо тооцъё. За тэгвэл 6 ширхэг нейтрон, 6 ширхэг протон байна гэсэн үг. Улаан нь бол протон, цэнгэр нь бол нейтрон. За ингээд үржүүлэх юм бол тус тусынхаа масс бол 10 гараар авчна. За түрүүн бол цөмийн масс бол 11 орчим байсан. За ингээд үзэх юм бол энд зөрүү масс гарч ирээд байна. За энэ зөрүү массыг бол бид нар бол массын дефект гэж нэрлэдэг. За энэ массын дефектэд харгалзах энергийг бид нар холбоосын энерги гэж нэрлэж байна гэсэн үг. За тэгэхээр бол ийм хэмжээний зөрүү үүсэж байна гэсэн үг. Тэгэхээр тусдаа байх нь нийлснээсээ илүү их масстай.
Тэгэхээр энэ масс бол юу болж байна вэ гэхээр тэр чигтээ энерги болж байна гэсэн үг. Тэгэхээр энэ энергийг бид нар массын холбоосын энерги гэж нэрлэнэ. За тэгвэл холбоосын энерги бүх нуклонуудыг бол салгахад зарцуулагдана. Энэ дээр бол за эсвэл нуклонууд нэгдэхэд цөм үүсгэхэд ялгардаг энергийг бид нар яах вэ гэхээр холбоосын энерги гэнэ гэсэн үг. Тэгэхээр энд нийлдсэн байгаа зүйлийг салгахад яах нь вэ гэхээр энерги хэрэгтэй явах нь тус тустай байхад нийлүүлэхэд яах нь энд энерги суран гарч байна гэсэн үг. За массын атомын нэгж бол ийм байна. За тэгвэл саяны гарсан бид нар массын дефектийг бодох юм бол энэ бол ойролцоогоор 92.2 МeV С квадрат. За энэ бол масс гарч иж. За энийг бид нар С квадратаа үржүүлэх юм бол энэ С квадратууд нь хураагдаад юу гарч ирэх вэ гэхээр 9217 МeV. За энэ бол юу юм бэ гэхээр саяны нүүрс төрчийн атомын холбоосын энерги болж байна гэсэн үг. За тэгвэл энд нүүрс төрчийн атом маань бол 12 ширхэг нуклонтой, 6 ширхэг протон, 6 ширхэг нейтронтой. За тэгвэл хувийн холбоосын энерги гэж яригддаг. Энэ нь бол юу юм бэ гэхээр нэг нуклон дахь энерги хэмжээ. За ингэвэл бид нар 12-той хуваах юм бол энэ нь бол ойролцоогоор 768 МeV. Тэгэхээр энэ бол нуклон бүрт ногдож байгаа энерги болж байна гэсэн үг. За тэгвэл хэдүүлээ дараа нь йод тооцъё. За йодын нь бол 127, протон нь 53. За тэгвэл нейтрон нь 127-оос бол 53-ыг хасаад 74 гарч ирнэ. За тэгвэл протоныхоо массыг протоны тоогоор үржүүлэх юм нийт протоны масс гарч ирнэ. За нейтроны тоог нейтроны массаар үржүүлэх юм бол нийт нейтроны масс гарч ирнэ. За ингээд бодох юм бол тус тусцынх нь байх нийт массын хэмжээ гарч иж байна гэсэн үг. За тэгвэл эндээс нь бид нар яг цөмийнхөө массыг хасчих юм бол энд бол зөрүү масс үүсэх үе энэ нь массын дефект болж байна гэсэн үг. За энэ массын дефектийг бид нар дахиад энерги рүү шилжүүлнэ. За тэгэх юм дахиад С квадратаа үржүүлчих юм бол энд бол юу болж байна вэ гэхээр 931.5 МeV үржүүлээл С квадрат нь авчих юм бол 17,253 МeV гарч байна гэсэн үг. За энийг бид нар дахиад нөгөө нуклоныхоо тоонтой хуваачих юм бол хувийн холбоосын энерги гарч ирнэ гэсэн үг. Тэгээд энэ нь 845 МeV. За иймэрхүү маягаар бол бид нар бүх тооцоог бол хийж болно. За энд бол цөмийн атом массын хэмжээ өгөгдсөн байна. Тэгэхээр бол та хэд маань бол өөртөө энэ дээр бол тооцоогоо хийгээд тус бүрийн изотопууд дээр хувийн холбоосын энергийг олж болно гэсэн үг. За ингээд хувийн холбоосын энергиуд ингээд бодоод гаргасан чинь юу болсон бэ гэхээр энэ нь бол изотопуудаар гаргаж ирвэл хувийн холбоосын энерги хамгийн их хэсэгтээ нь бол энэ 56 орчим буюу төмөр цайрын орчим гарч ирдэг. За энэ дээр бол ойролцоогоор бол 9 арай хүрэхгүй 8.8 орчим байх нь гарч иж байна гэсэн үг. За тэгэхээр бол энэ цөм бол илүү тогтвортой цөм гэж үздэг. Харин хүнд цөмүүдийн маань бол тогтвортой цөм нь юу болдог гэхээр энэ хар тоглог болж өгдөг. Тэгэхээр бол хүнд цөмүүд бол хар тоглог дээр унана. За энэ хөнгөн цөмүүд бол хагас задралаар явагцараагаад аль болох юу болж байна гэхээр төмөр цайрын орчим тогтвортой болно гэсэн. Тэгэхээр бол задрал яах ч явд юм гэхээр цөм бол илүү тогтвортой төлөвд очихын тулд эдгээр задралууд явагддаг. Тэгэхээр бол цаг хугацаа тоолол өнгөрөх тусам бол эдгээр цацраг идэх цөмүүд маань бол илүү тогтвортой цөм болох буюу хар тоглох дээр очино. За эдгээр цөмүүд нь болохоор төмөр цайрын орчим ерөнхийдөө бол илүү тогтвортой төлөв рүү шилжиж нэгсний цацраг идэхгүй болно гэсэн үг. Тэгэхээр бидний байгаль дээр байгаа бүхэл зүйлсүүд маань бол задрал явуулаад илүү тогтвортой цөм рүү шилжихийг зордоо гэсэн үг.